Ярьсан да. Манай 9-р фронт нэг л сургууль хэрэгтэй байна юм. Хуулийн тэр заалтыг хэрэгжүүлэх үндслэгүй байна гэдэг хариу өгдөг байхгүй юу? Надад эрүүг үйлчилгээр хууль биш учраас. Бидний хэрэглээний зориудаа аль сүүлийн үеийн технологи бид авч ирсэн байна. Бид нэр төрийн ордонд очиод бичиг баримтаа үзүүлээд оочор дугаар аваад энэ бол орхигдоод одоо бид нэр зөвхөн л энэ нээлттэй парламентын уулзалтын танхимдаа ирээл гишүүндээ үгээ хэлэх юм боломжтой болсон юм байна. Цаг үе болсон ийм танхим нэгдсэн байна. Та бүхэн өөрсдөө ирээд дуу хоолойгоо хүргэх бүрэн боломжтой болсон юм байна. Үнэхээр олзуурч байгаа. Яг ингээд иргэдийн энэ бодит амьдрал дээр бол ийм болоод байна гэдгийг хууль тогтоох хүнд хандаж боломж гарч байгаад нь баяртай байна. Нээлттэй парламент гэсэн танхим нээгээд улсын хурлын гишүүд ээлж дараалан ингээд иргэдтэй уулзж байгаа нь бол үнэхээр дэмжмээр ажил байна. Энийгээ бүр тогтмолжуулаад хамгийн гол нь заавал одоо өргөдлийн байнгын ураагаараа орж одоо иргэд ийм дуу хоолой өргөсөн гэдгийг бас авч хэлцдэг. Энийг ийм байлгаасаа л гэж хүсэж байна. Баярлалаа. Өнөөдөр Монгол улсын нийт 3.5 сая иргэнийг төлөөлж энэ хууль тогтоох байгууллагад иргэдийн дуулаад шудраг ил тод нээлттэй хүргэж явах хэрэгтэй гэдэг л үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хууль хэрэгжихгүй байгаа тал дээр бол саналуудыг илэрхийлж байна. За хоёр хуулийн хоорондын зөрчилтэй байгаа асуудлаараа санал илэрхийлж байна. Олон хууль батлах нь чухал шүү дээ. Хуулийн хэрэгжилтэд илүү анхааръя. Хуулийн хэрэгжилтэд анхаарахын тулд яг ард иргэдтэй нүүр төлж уулзаж тэдний ажил амьдралд нь ямар хуулиудтай саад бэрхшээл учруулад байна, ямар хуулиуд нь чөтгөр тушаа болоод байна. Энэ бүгдийг сонсчиж тэдний санал бодолтой тулгуурлаж хууль баталдаг байя. Хуулинд өөрчлөлт оруулдаг байя гэдэг үүднээс нээлттэй парламентын танхимыг байгуулсан юм аа.